За өнөөдөр Тимотийн маань хамтдаа ертөнцийн дөө шинэ хаусанд нэрсэн байгаа. Тэг бүгдээрээ ертөнц Сувда хоёрын гэрээр зочилцгоё. За тэг манай Тимотийн чинь их сүнслэг хүмүүсээ ороод байжсэн чинь шууд за бүгдээрээ цуглаанаа хийнэ гэж бейсмент руу ертөнц Сувда хоёр маань биднийг дагуулаад орсон. Тэгээд бас Тимотийнхнийхаа өнөөдөр харахтаа бас хайр хүрлээ. Тэгээ ганц бие байхдаа бид нар ч өстэй 10 жил хамтдаа ингэж явсан. Одоо ингээ харсан чи бүгдөө бас ингээ хүүхдүүдэд тэрвэрсэн. Тэгээ хамтдаа эзэн магтаал өргөө зогсож байгааг харахтаа үнэхээр эзэн талархаж байлаа. Та хэд мөн их хөөрхөн шүү. За тэгээд мэдээж бас хоолны цаг болсон. Тэгээд гэрлээгч юм алдарт Тинжанжигээ болсон байна. Тэгээд Батуманаас бидний төлөө бас хоол зөөгөөд үйлчилсэн Батуудаа баярлаа. За бас мэдээж сайнаа маань бидэрт амнхээр гайхалтай амтд сайхан өхрийн мах гахай мах шарж өгсөн байгаа. За тэгээд гэрийн эзэгтэй Сувда бидний төлөө бас гой хоол унд бэлдээд үйлчилсэн Сувдадаа үнэхээр их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд гэрлээгчтэй баярлаа. За тэгээд өрхийн тэргүүн ертөнц маань бас хоолныхоо төлөө сайхан өрөөгөө талархаа залбирсан. Тэгээд үнэхээр их эзээ маш сайхан амттай хоолнууд байсан. Баярлаа. За тэгээд одоо ачкаа алсан хоёрын цаг руу бид нар чинь буцаад доош орсон. За тэгээд Сувда чинь зүгээр зүв барьж орж ирэл хинэн хагалах уу гэж зүгээр харуулаалаа нэмчээ. За тэгээд бид нар бас ачкаа алсан хоёрынхаа сэтгэлдлийг сонссон. Ер нь хүү гэж бодож гинөө, охин гэж бодож гинөө. Тэгээд хүү бол яагаад, охин бол яагаад гэд асуусан. Тэгээд ачкаа алсан хоёр бол санаа нэгтэйгээр охин гэсэн байгаа. Тэгээд өнөөдөр охин байх нь хүү байх нь бүгдээрээ хамтдаа харцгаая. 4 3 2 1 Вау, тийм ээ. Манай хоёрын минь хүссэн шиг охин байлаа. За одоо тэг манайхан чинь ачкаа алсан хоёртоо баяр хүргээл баярлаж хөөрөлдөө сайхан байлаа. Тэгээ алсан маань бас баярын үлмээс энэ туслуулсан харагдсан. Ачкаа маань бол хөлн нэстэ газар хөрөхгүй гихчээр баярлан хөөрсөн тийм цаг байлаа. За тэгээд нөгөө ягаан хувцастай ирсэн хэд чинь ингээд дурсгалын зураг мурга татуулт юм байна. Тэгээд яг цэнхэр хувцас өмссөн бид хэд болоод ингээд хараал сууж байгаа юм чи. Тэгээд зургийг дарсан шигээ бичлэг хийсэн шигээ ингээд сууд юм байлээ. Тэгээд та хэд мэн ч гэсэн бүгдөө хөөрхөн хөвгүүдтэй болоорой гэж өрөөй. За ингээд ачкагийнхаа гэр бүлд аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээ Тимотийн маань нөхөрлөл үнэхээр гайхалтай боллоо. Тэгээ дараагийн нөхөрлөл дээр уулзцгаая.